Нүүдэлчин агро ферм компани хамт олон нь 2013-аас 2014 онд Франц улсаас Монбилард үйлдвэрийн 305 толгой кээлтэй гунжийг агаараар болон газраар тээвэрлэн импортлж Төв аймгийн Арх ус цумын нутагт 300 үнэний фермийн зохицуулбар байгуулах төсөл дээр ажиллаж байсан. Хүнсүдэ аж ахуйн чиглэлээр сүүлийн 4 жилд тэжээлийн технологи, сүүний технологи, хээлтүүлэг, арчилгаа, малалгаа, стандартын байрал хөрөмжийн чиглэлээр судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн туршлагатай. Нэг компани эзэмшилд байгаа томоохон ферм нь иргэд айл өрхийг орлоготой болгож, чинээлэг дундаж давхаргыг бий болгож чадахгүй нь өнөөгийн фермийн хөгжлийн төвшин олон жилийн туршлагаас харагдаж байна. Бид өрхийн фермийн аж ахуйг хөгжүүлэх нь чинээлэг дундаж дагваргыг бий болгох гол гарц гэж үзэн Европын орнуудын эрчимдсэн мал аж ахуйг хөгжүүлж байгаа дуршлага мөн өөрсдийн судалгаан дээр үндэслэн 40 сайлын үнэ бүхий өрхийн фермийн аж ахуйг хөгжүүлэх загварыг боловсруулад байна. 40 үнэний загвар фермийн барилгын зургийг Европ стандартаар өөрийн орны нөхцөлд тулгуурлан боловсруулж Монголын оюуны өмчийн газраар баталгаажуулан зохиогчийн эрхийн гэрчилгээг авсан. Бид Төв аймгийн Баянлагэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулан дэмжлэг авч тус сумын галууд 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Тогсын голд анхны зохицуулбар фермийн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 180 га газрыг дуудлага худалдаагаар эзэмшиж байгаа бөгөөд 40 үнэний фермийн барилга болон фермийн эзний амны сууц барих, загилгаан дэд бүтэц холбох, фермийн эзэмшлийн 15 га газрыг тусгаарлах, хашаа барих зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг өөрийн санхүүжилтээр гүйцэтгэн үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар томоохон сүүний үйлдвэрүүдтэй гэрээний дагуу стандартын шаардлага хангасан шингэн сүүг нийлүүлж эхлээд байна. Зохицуулбар фермийн төсөл шаардлагатай хүчит тэжээлийн үйлдвэрийг Нүүдэлчин агро ферм компани нь худалдан авсан бөгөөд 2018 оны 4-р сараас эхлэн тэжээлийн үйлдвэрийг ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Цаашид 40 сайлын үнэ бүхий 10 ферм нь 600 дугуйл боожуулах хүчин чадалтай өсвөр үхрийн бааз, ферм дундын тэжээл түгээлтийн цэг, техник дундын үйлчилгээ, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ бүхий фермийн зохицуулбар болон хөгжих юм. Энэхүү зохицуулбар фермийн төслийн хүрээнд цаашид хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллах бүрэн боломжтой бөгөөд та бүхнийг бидний боловсруулсан төсөлд хамтран ажиллахыг урьж байна. Өрхийн аж ахуйг фермийн зохицуулбар хотхон хэлбэрээр хөгжүүлснээр зохицуулбарт оролцогч харилцан хамаарал бүхий бүх талууд өөр өөрийн оролцоотойгоор ашиг хүртэх, сүү махны үйлдвэрлэлийн үндсэн түүхийд банк, даатгал, татварын шинэ бааз бий болгож доор хүр дүнд хүрэх юм. Эрчимдсэн мал аж ахуйг эрхлэх эрх зүй эдийн засгийн таатай орчин бүрдэнэ. Эрчимдсэн мал аж ахуй эрхлэгчдийн бизнесийн болон технологийн мэдлэг, чадвар дээшлэнэ. Эрчимдсэн мах, сүүний зохицуулбар аж ахуйнууд шинээр байгуулагдан загвар фермийн зохицуулбар болон хөгжинэ. Малын үйлдвэрлэг байдал сайжирч, бүтээмж нэмэгдэж, өрхийн эрчимдсэн мал аж ахуй эрхлэгчдийн орлого, амжиргааны түвшин дээшлэнэ. Мал аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээр нийслэлийн хүн амыг хангахад ахиц гарна. Гадаадад мах, сүү бэлтгэн нийлүүлэх ажлын эхлэл тавигдана. Фермүүд зөвхөн сүү, төлийг зохих технологийн дагуу бэлтгэн үйлдвэрлэгчдэд жилийн турш тогтмол нийлүүлэх тул борлуулалтын эрсдэлгүй, малын арчилгаа, малалгаатай холбоотой бүх үйлчилгээг мэргэжлийн байгууллагуудаас авна. Сүү махны үйлдвэрүүдэд гарал үүсэл тодорхой, эрүүл аюулгүй, стандартын шаардлага хангасан чанартай түүхийн эдийг жилийн турш тогтмол худалдан авах. Газар тариалан эрхлэгч фермүүд болон тэжээлийн үйлдвэрийн захиалгаар олон төрлийн тэжээлийн ургамал тариалах, бэлтгэн нийлүүлэх. Эмчилгээ, арчилгаа, малалгаа, хээлтүүлэг, удам гарлын бүртгэл, тэжээлийн хяналт, сүүний чанарын хяналт, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хяналт зэрэг үйлчилгээг үзүүлэгч мэргэжлийн байгууллагуудын ажил үйлчилгээ нэмэгдэнэ. Банк, даатгал, татвар зэрэг байгууллагуудын үйлчилгээ өргөжнө. Энэхүү фермийн төсөлд хөрөнгө оруулалт хийн, банкны бүтээгдэхүүн болгосноор эрчимдсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд бидний зүгээс оруулсан
том хувь нэмэр хэмээн үзэж байна. Пермийн төслийг 8 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд төслийн хугацааны эцэст Пермийн аж ахуйн эрхлэгч нэг өрхөн өөрийн гэсэн 15 га газартай Европ стандартаар баригдсан Пермийн барилга байгууламж тоног төхөөрөмж бүхий 294 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй улсад тогтмол татвар төлдөг цаашид урт хугацааны эрхлэх бизнестэй аж ахуй нэгж болон хөгжих юм. Хөрөнгө оруулагчийн хувьд кластрын Пермүүдийн тодорхой хувийг эзэмшин өсвөр үхрийн баазаас хувь эзэмшин өөрийн хөрөнгө оруулалтаа тодорхой хугацаанд нөхөн цаашид ногдол ашиг хүртэх боломжтой. Төслийн хугацаанд нэг Перм нь жилд дунджаар 35-аас 38 төл хүлээн авч 133 мянган литр сүү үйлдвэрлэнэ. Нүүдэлчин агроферм компани нь эрчимдсэн мал аж ахуйг хөгжүүлэх дараах давуу талуудыг бий болгоод байна. 2013 оноос эхлэн Франц улсад жил бүр зохион байгуулагддаг мал аж ахуйн үзэсгэлэнд оролцож өхөр нийлүүлэх газартай холбоо тогтоон цэвэр үйлдвэрийн гунжин үнэ худалдан авах гэрээг байгуулсан. Гадаадаас өхөр импортлох, үр хөвөрлийг импортлох зэрэг тусгай зөвшөөрөлтэй. Томоохон сүүний үйлдвэрүүдтэй сүүг жилийн 4 улиралд тогтмол нийлүүлэх гэрээг байгуулсан. Пермийн барилга байгууламжийн зураг нь зохиогчийн эрхээр баталгаажсан ба барилгыг барих байгууллагуудтай урт хугацааны туршид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Пермүүд зохицолбор хотхон байгуулагдах 180 га газрыг эзэмшдэг. Пермийн зохицолбор хотхны эскиз зураг, ажлын зургийг тус Төв аймгийн ерөнхий архитектороор баталгаажуулсан. Пермийн зохицолбор хотхны цахилгаан угсралтын ажлын техникийн нөхцөлийг Улаанбаатар цахилгаан түгээх төрийн өмчт компаниар гаргуулan холбогдох ажлын зураг, байгууламжийн зургийг эрх бүхий хийлгэж баталгаажуулан ашиглалтанд оруулад байна. Өсвөр үхрийн баазын ерөнхий төлөвлөгөөний зураг хийгдсэн. Хүчит тэжээлийн болон эрдэст тэжээлийн үйлдвэртэй. Төслийг санаачлагч Нүүдэлчин агроферм компани ажилтнууд нь Монбилиард өхрийн аж ахуйг 3 жил эрхэлсэн туршлагатай.